はい、皆さんこんにちは。今日はみんなの日本語の第2課、2дахь хичээлдээ бинкёします。よろしくお願いします。За, өнөөдрийн хичээлээр үзэх зүйл маань бол заах төлөөний үгс дээрийг ашиглан тухайн зүйлийг зааж юу болох, хэнийг болохыг нь асууж сурах нэ. За, заах төлөөний үгс буюу коре, соре, аре гэсэн үгнүүд байна. Эдгээр нь монголоор бол энэ, коре гэдэг маань энэ, соре тэр, аре тэр гэсэн утгатай. За, эдгээр заах төлөөний үгсийн араас заавал ва нөхцөл авдаг. Өмнөх хичээлээр үзсэн хираганагийн хаускийг нөхцлөөр орсон тохиолдолд ха биш ва гэж уншдаг гэж заасан. Ва гэсэн нөхцөл авна. Мөн эдгээр үгс нь зөвхөн эд зүйлсийг хэлэхэд ашигладаг байх нэ. Жишээ нь ном, хон гэдэг маань ном, үзэг, бал, дэвтэр, харандаа юу зөвхөн эд зүйлс дээр хэрэглэгдэнэ. За, коре ва хон дис. Коре гэдэг маань энэ бол ном юм. Энэ бол ном юм. За, коре гэдэг нь ямар тохиолдолд хэрэглэгдэх вэ гэхээр ваташи ни чикай моно буюу ваташи би надад ойрхон зүйл. Надад ойрхон зүйлийг ярихдаа коре гэж хэлдэг байна. Энэ юм чинь бид нар монгол хэлэнд бас тийм байдаг. Энэ бол ном юм. Өөртөө ойрхон зүйлийг ярихдаа энэ гэж ярих. За, дараагийнх нь соре. Соре гэдэг маань тэр гэсэн утгатай юм чинь надаас хол нөгөө эсрэг ярьж байгаа хүндээ ойрхон байгаа зүйлийг соре гэж хэлэх нь. Араас аваа нөхцөл авах юм чинь соре ва хон дис. Соре ва хон дис. Тэр бол ном. Соре というのは話す人に近いものを言うときに使いますね. ярьж байгаа хүнийтэй ойрхон зүйлийг хэлэхдээ соре гэх. За, арева гэдэг нь ареваはどういう時に使うかというとарева ямар хэрэглэгдэх вэ гэхээр арева хон дис. Тэр бол номын дүн. За, бид хоёроос ваташи тачи бид нараас. これこの人私この人は話している相手話している人。私たちから遠いものを言うときにあれは使います. Тэр бол ном юм. Тэр тэнд байгаа л ном юм. Бид хоёроос хол байгаа зүйлийг хэлэхдээ арева гэж хэлэх. За, тухайн зүйлэн зааж байгаа зүйлээ юу гэдгийг мэдэхгүй тохиолдолд вакаранай токи ни коре ва соре ва аре ва нан десу ка гэх. Энэ юу вэ? Тэр юу вэ? Тэр тэнд байгаа юу вэ? Аре ва нан десу ка. Нан гэдэг нь юу гэсэн утгатай. Тэр юу вэ? Юу хэдэн гэсэн утгатай. Энэ ка гэдэг нь асуусан хэлбэр ка. Тийм юм уу? Ийм юм уу? Тэр мөн үү? Энэ мөн үү? За, дараагийнх нь коно соно ано. Энэ муу адилхан утгын хувьд дээрх коре соре аре гэдэгтэй яг ижилхэн боловч юугаар ялгаатай юм гэхээр эдгээр үгсийнх нараас заавал нэр үг авдаг. Коно гэдэг үгээр соно гэдэг үгээр ана гэдэг үгийн ард заавал нэр үг авна. Жишээ нь коно касава гэдэг нь шүхэр гэсэн нэр үг. Коно касава сенсей но десу ка? Коно касава сенсей но десу ка? Энэ шүхэр бол багшийн хуугч. Энэ шүхэр багшийн юм уу? За, эдгээр төлөөний үгс нь хүн болон эд зүйлс дээр хэрэглэгддэг байна. Дээрх коно соно аре коре соре аре гэдэг нь болохоор зөвхөн эд зүйлс дээр хэрэглэгддэг гэж хэлжсэн. За, эдгээр гурван үгс нь болохоор хүн болон эд зүйлс дээр хэрэглэгдэх нэ. За, энэ шүхэр бол багшийн юм уу гэсэн чинь үгүй гэсэн тохиол ие гэдэг маань үгүй гэсэн. Ие сенсей но жаримасен. Жаримасен гэдэг нь чигаймас гэсэн үг биш. Үгүй багшийн биш гэж. Энэ но гэдэг нөхцөл маань монгол хэлний харьяалахын ялгал буюу ни ин гэсэн ялгалтай утга өгнө гэж хэлж байна. За, тийм ээ багшийнхаа гэж хэлэх тохиолдол
はい、先生のです。Тийм ээ, багшийнхаа. За, хүн дээр бас хэрэглэгдэн гэсэн тийм. Тэгэхээр соно хитова, хито гэдэг маань хүн. Соно хитова дарэ desu ka? Соно хитова дарэ desu ka? Дарэ гэдэг маань хэн гэсэн үг. Тэр хүн бол хинбэ гэж. Тэр хүн хинбэ? Сато-сан desu. Сато-сан. Япон хэл нь хүний нэрний араас заавал сан гэсэн нарыг авч хүндэтгэж байгаа хэлбэр тийм. Сато-сан. Кабан wa дарэ desu ka? すいません。カバンは誰のですか? Тэр цүнх бол хэний хвэ гэж. 誰のですか? хэний хвэ. 山田さんのです. 山田さんгийнхаа. 山田さんгийнхаа гэж. За, дараагийнх нь болохоор дараагийнх нь. За, これは A ですか? B ですか? これは A ですか? B ですか? буюу монголоор бол энэ нь тийм юм уу, ийм юм уу? Хоёр зүйлийг аль нэгийг сонгох үедээ хүнээс асуух үедээ ингэж хэлдэг байна. Асуудаг байна. これはжишээ нь те. これは9ですか? 7ですか? Энэ бол 9 юм уу? 7 юм уу? Энэ 9 үү 7 юу гэж хэлж байна те. За, энэ бол 7 гэж хариулах үедээ 7ですгэж хариулах. За, мөн それはコーヒーですか? 紅茶ですか? Тэр бол кофе юм уу? 紅茶юм уу? За, хариулахтай өгөх нь кофе гэсэн тохиолдолд кофеですгэж хариулах. За, өнөөдрийн хичээлээ үгээр дуусгая. Өнөөдрийн гэрийн даалгавар бол дараагийн хичээл болох 3 дугаар хичээлийнхаа шинэ үгийг хийж дээрээ. 今日の宿題は次の第3課の新しい言葉を覚えてきてください。